Ер нь энэ банкны тухай хууль за энэ салбарын их олон хууль нэмэлт өөрчлөлт оруулж жаахан шинжил хийх ёстой тэр салбар мөн л дээ. Би энэ чиглэлээр энэ хуулиудад өөрчлөлт оруулах нь зүйтэй гэдэг дээр санал нэг байгаа. Ямар юмыг харин яаж өөрчлөх юм гэдэг дээр энэ Монгол банкныхан, арилжааны банкныхан за энэ санхүүгийн зохицуулах хороо бүгдээрээ хамтарч яриад, их хурл хамтарч яриад гайгүй хууль өөрчлөлт оруулчихсаа гэж бодож байгаа. Би одоо ингэж эргээд харахаар энэ манай Монголын нийгэмд гарсан улс төр эдийн засагт гарсан том завхарлууд бол энэ банктай холбоотой шүү. Арилжааны. За бас Монгол банктай ч холбоотой. Монгол банк бол ерөөсөө арилжааныхаа банкуудыг тавиа туучдаг юм байл шүү дээ. Найраад явчихдаг юм байлээ дээ ер нь өнгөрсөн хугацаанд. Сая одоо энэ Камбулын гишүүний хэлж байгаагаар бол нэг асар их хүнээр бол заз жаргалаа хайрлж яваараа гэдэг шиг асар их алдагдлаар татвар төлөгчдийн мөнгөөр энэ олон банкны дампуурлыг бол хаасан л да. Нэг хэсэг бол Монголын нөгөө жижиг хадгалж эзэмшигчдийн мөнгийг бол одоо төр хариуцж ийсэн учраас засагтай нэг хэсэг холбогдож явдаг байсан. Сүүлийн үеийн банкны дампуурлууд бол миний харж байгаа бол цэвэр Монгол банктай холбоотой. Тэд нар ойлгохтой юм хийхгүй байна. Тэгэхээр энэ хуулийг би ямар чиглэлд өөрчлөгдөөсэй гэж хүсэж байна вэ гэхээр энэ банкуд банкныхаа ажлыг л хийдэг болмоор байна. Түүнээс биш лиценз барьцаалал, Улаанбаатарын газар барьцаалал, ерөөсөө хийхгүй бизнес гэж байхгүй, холбогдохгүй улс төрч гэж байхгүй. Ингэж Монгол улсыг дампууруулж байгааг энэ хуулиараа нэг өөрчлөлт өгөөч. Өшөө нэг зүйл бол банк нь бол банкныхаа журмаар ажилламаар байгаа. Төрийн ямиг ерөөсө паразитлдаг. Паразит гэж одоо нэг тийм шимэг чорхоо шиг. Одоо жишээ нь түрүүн хэлж байна. Инквер шиг хэлж байна. Төрийн өмчийн компаниудыг бүтэн паразитлдаг. Одоо тэр нийгмийн даатгалын сангуудыг бүгдийг паразитлээд идээд уугаад тэгээд өөрөө аалд шиг хагараа тэгээд дуусчих шүү дээ. Хэн хохирж байгаа Монголын ард иргэд хохирж байгаа. Тийм учраас та бүхэн энийг их зөв болгож өгөөч. Энэ Монгол энэ арилжааны банкны эзэмшигчдийг одоо зарламаар байна. Юу 3 жил, 5 жил, 6 жил вэ? Процесс нэг жовдсон байгаа. Өнөөдөр хин 80% эзэмшээд байгаа. Энийг шууд зарлах хэрэгтэй шүү дээ. Энэ яхаар ийм хаалттай ийм хулгайн бизнес байгаад идэг. Монголд бусад юмнууд нь тодорхой байхад. Тэгэхээр энийг би бас та бүхнээс хүсэж байна. Энэ Баттөмөр гишүүн ахлаад яваад байгаа. Та бас идэвхтэй ажиллаад энэ нэг нууц хулгай хийдэг юмнуудыг ил гаргаж дээ. Одолдоо тэр худлаа хөгжлийн банк гэж ярьдаг хэн байдгийг. Голомт банк гэж ярьдаг хэн байдгийг. Ийм банкнуудын цаатал дээр байгаа хүмүүсийг нь ил гаргаад тэрэн төдөө хувьтайгаа хэлээчт. Дахиад дараа нь энэ хуулиар бол 20-с илүү эзэмшиж болохгүйгээр л хийх гэж байгаа юм шиг байна. Тийм үү? Тэгээ ил тод болгоод нэг энэ бизнес нэг ийм ил тод л ер нь Монголд одоо шудраг ус байдлыг бий болгох чинь энэ банкны салбар бол амар юм ийсэн л дээ. Санхүүгийн зохицуулах хорооч гэсэн одоо энэ шин даргын би танихгүй. Дээр үеийн даргандар нь бол анууд банкыг дампууруулахад дампуурах гэж нэгдгийн мэдсээр байгаа 25% аваачиж IPO хийж ийн гэл ингээл өөрснийхөө алдагдлыг олон нийтийн EBRD банкны алдагдал болгон хувиргасан ийм л амар юм хийдэг нөхдөд юм байлээ. Тийм учраас банкыг банк шиг болгоход энэ хууль бол бас сайн болох байхаа. Би ерөнхий санааг нь харлаа, гүйцэж харлаа. Би одоо оролцоо санал маллаа оруулаад идэвхтэй ажиллая, дэмжиж байна.